Эб Стиви хоёрыг 20 жилийн өмнө зүг зүгээр хаяад явсан Кити ичгүй хүрээд ирсэн байж ивэл яах вэ? Тэгээд Кити ч одоо эргэж очих нүүр байхгүй болохоор хэд хоногийн турш X нөхөр хүү хоёроо сток хийгээд явж байсан ба эцэст нэг аргаа ороод Луис хоол хоёр дээр ирэн өөрийг нь аятайхан хэлж байгаад буцаад гэр бүлд нь оруулаад өгөөч гэж тэглээ. Гэхдээ мэдээж Луис үгүй ээ Кити би тэг чадахгүй. Чи нөхөр хүү хоёртай аимшигтэй зүйл хийсэн тийм үү? Тэгчээд одоо зүгээр уушлаарэ гэж буцаад очих гэж бодоо юу аа? Хэмээн даастайхан шиг хэлээд хаялаа. Болж Луис. За тэгээд Луисыг тэгж байх зур Францич дүүгийн төрсөдөдөр хүрэлцэн ирдэг ба ах дүүгийн бариллагч гинөнийг сони юм хийн гэснээр дүүийг мань газар унтууж мунтуулаад зоох арга бүр яаж хийж байгаад болчих юм аа. Тэр зур Малколм Риц хоёр ч нөгөө машин замаар уралдаг спортод турш үзэхээр болоод Малколмч мангар өксөр гудамжнаас доошоо гулгаад явж байтал урдуур нь нэг нөхөр орж ирээд Малколмч ослоор хөнгө алдлаа. Тэгээд үүний дараа Малколмч нөгөө нөхөр дээр очиод уурж гарахад тэр нь үнэндээ Стиви байж таарлаа шүү. За тэгсээр орой болж хаач Луисыг нөгөө шинэ орон дээр амар тэврээд унтаад байгаар нь Луис хаалыг жаахан цаашаа болоход хаал босч ирээд бөө хэрүүлээ. Тэгсэн яг тэр үеэр нь Дүйч аав ээж хоёрын хэрүүлэг сонсонгуудаа нөгөө хиймээр байгаа дуурай хийж гардаг бөгөөд хэрлэж байгаа үг мөгийг хүртэл оруулаад идэг насан.